Заасан басна та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За Canon hack шилхэн ялжтайгаар 3 зөвлөг үзүүлээ. За нэгт нь болохоор би энэ 6 сард ирэх 6 сард төрсөн хүмүүстээ зориулаад юм цагаан подолкон дээр юм сарна. За сарна бол угаасаа 6 сарын цэцэг тийм ээ. 6 сар төрсөн хүмүүсийн төрсөн сарын цэцэг байгаа. Тийм тэгээд 6 сар төрсөн хүмүүстээ зориулаад ийм подолк хийсэн байгаа. За та нар ингээд ороод үзэх юм бол энд байх нь тийм ээ. Энд ингээд байгаа шүү гэдгийг хэлье. За өшөө бас юу байгаа вэ гэхээр за энийг ийм эффект байгаа. За чинь одоо энэ тариалан чинь тийм үү. Тэгэхэд энэ цааталт нь ингээд энэ тариалангын зургийг оруулаад тэгээ энэ дүрийг бас яг энийх нь нааталтантай зургийнхх нь наан гэж оруулж гисэн байгаа. За энэ бол бас сонирхолтой эффект санагдлаа. За 3 дугаарт нь бас яг ингээд нэг ямар нэгэн текст биччихээ тийм ээ. Энэ текстнийхаа одоо юуг ингэж юм өөр одоо эффект оруулах гэх юм бол бас энэ эффект бас их зүгээр санагдлаа. Тийм. За тэгэхээр энийг яаж хийх вэ гэдэг дээр үзүүлээ тийм ээ. За тэгэхээр эхлээд бол юу аавна. За тэгээ энийг бид нар юу ачи хар төвсгэр дээр текст гэдэг. За юу ч гэж бичиж болно тийм ээ. За бид нар текстээ бол яг нь том үсгээр за би бата гэж биччихье. За энийг хэвлээ жоохон том одоо бүдүүн фонт гэх юм бол одоо энэ юу вэ? Антоноор аваад за тэгээд энийг бид нар яах вэ гэхээр голыг нь олж чинь. За тэгээд дээр нь элемент рүү очиж жагаад за тэгээд shape руу очино. За shape-ны дотор юу байгаа вэ гэхээр за фреймээс гарчээ. За shape-ны дотор хэдүүлээ энэ хар юу аваад за энийг хэдүүлээ хар өнгөөр ячи. За тэгээд энийг ингээ эргүүлээд за тэгээд ингээд яах нь энэ дээр ингэж оруулж өгнө шүү дээ тийм ээ. За юм ч юм уу да нэг жоохон эргүүлээд нэг иймэрхүү ч юм уу те. За иймэрхүүгээр авчи. За батаг нь оруулъя гэвэл нэг юм. За тэгээ энэ дээрээ бид нар яг энэ бата гэсэн үгсгээ дахиж ингэж оруулж ирээд за энийг ерөөхдөө бас өмнө бас бид үзчихсэн санагдаж байна. За эффект рүүгээ ороод энийг холо эффект авна. За тэгээд тэр нэг хүрээгийн жоохон тикнесийн жоохон бага болгочих заяа. Тэгэхээр иймэрхүү эффект орж байгаа. Тэгэхээр энийг бид нар яхан наашин чаашин болгоод янз бүрийн бичгэн дээр бас энэ эффектийг ашиглаад их зүгээр санагдаж байна. За хоёрдугаарт нь болохоор энэ юу байгаа. За энэ нэг тариаланчтай нэг янз бүрийн одоо урус сургалтын үеэр чинь ингээд бас нэг рекламны юу хийх бол хэрэг гарч магадгүй шүү дээ тийм ээ. За энийг би бас яар зурвалцын та нарт ингээд юу ачаа. За тэгээ энэ дээр бид нар яах вэ гэхээр саяхан шиг нөгөө нэг элемент рүү очиж жоод энэ дээр shape биш энэ чинээ бид юу яах вэ гэхээр ийм юу аавна. Энэ чинь фрейм аавна. За энэ дөрвөлжин фрейм аавна. Яг саяхан шиг бас яах нь бид нар ингэж оруулж өгнө шүү дээ тийм ээ. За тэгээ энэ дээр нь бид нар яах вэ гэхээр нэг юм тариалангийн ч юм уу одоо ургац байгаа ч юм ийм зураг авчиж болно. За би энэ зургийг авсан байна. За тэгээ энэ цаатлын суур зургаа бид нар бас 2 дахин ингэж аваад за тэгээ энийхээ яах нь артлын бэкграундыг айлтчих юм бол ингээд энэ маань энэ зургийн ханаан ороод ирчин тийм ээ. За тэгээ яхаа өөр бид нар ингээд текстэн дээр бичиж гэх юм бол shape руу очиж саяхан энийг ингээд авчина. За тэгээд яг энийг ингэж юу авч байгаад бид нар за энийг яах нь бид цагаан өнгөөр авчиж болж байна тийм ээ. За тэгээ хаа жоохон нааштай доош нь хажууд тийш авсан дээр юм бэ тий. За нэг иймэрхүү болгоод энэ дээр нь бас яг хаа тэ ургацын баяр маяч гэдэг юм уу текстээ бичээд оруулчихвал бас их зүгээр байгааз. За 3 дахь нь болохоор нөгөө юу байгаа модель байгаа тийм ээ. За тэгэхээр бид нар нөгөө нэг юугаа очиж жоод shape руугаа юу frame руугаа очиж жоод за энэ basic frame руугаа очиж жоод бид нар юу яаш түрүүний фреймийг олох хэрэгтэй. За энэ. За энийг би яасан бэ гэхээр жоохон ингээд өргөн ингэж авсан байгаа. За тэгээ сайхан голыг нь олоод тийм ээ. За тэгээ энэ за голыг нь олчихъя. За энэ дээр би нөгөө нэг подолктой эмгтэг модель хан зургийг оруулна. За ингээд энэ маань подолк нь нэг иймэрхүү маягтай харагдаж байна тийм ээ. За тэгээ энийг бид нар ингээд 2 болгох чинь. За тэгээ энийг болохоор доотлохын зургийг бид нар ап руугаа очиж жоод нэг blend image гэдэг image blender гэдэг байдаг шүү дээ тийм ээ. За тэрийг орж жоод за энэ fade гэдгийг аваад энэ linear гэдгийг аван заяа. За тэгэнгүүт эн чинь нэг ийм
болон тэгэхээр энэний жоохон ингэж дээдлээс нь бид цайруулах гэдэг учраас ингээд голыг олчихъя тийм ээ. За тэгэхээр яг дээдлийнх нь болохоор ингэж цайруулж өгч байгаа байхгүй. За тэгээд save. За тэгээд дээр нь яг энэ дараагийнхаа авчиж байгаа бид нар нэгэ артлыг арилгах чинь. За тэгэх юм бол энэ артлынхны цагаан дээр нь энэ хүнийх нь царай нь бол айгүй тодорч орчиж байгаа. Цаатлынх нь бол ингээд нэг жоох юм уусалттай юм шиг тийм ээ. За тэг яг энэ дээр нь бид нар энэ 6 сар төрснө үү тий гэдэг ингээд нөгөө юугаар оруулах текст оруулчих болж байна. За энийг бол би яасан байгаа. Ингээд голыг алчи. Энэ эффект рүүгээ орж аваад тийм ээ. Энийг сонгоцсон байгаа. Гэхдээ энэ маань ингээд ийшээгээ явал доошоо, ийшээгээ явал дээшээ байгаа тийм ээ. Тэгээ яг тарихаа юутай тааруулаад бас яхана ингээд авчиж болно. Тэгээ би бас нөө харын яасан бэ гэхээр ингээд нөө транспаренсиг жоохон бүдгэрүүлсэн бас их тодчихно гэхгүй харагдахгүй гэдэг тийм ээ. За тэгэхээр ингээд та бүхэнд бас ингээд 3 зүйлийг үзүүллээ. Тий. За ингээд чиглэл тусгай баярлалаа. Баярлалаа.